Хайртай дотны хүнээ бурхан болоход нутаглуулж буян үйлдэн хойдын зам мөрийг нь олгох зан үйл хэдийнэ бизнес болсон. Харин аглаг бүтээлийн хийдийг урлан бүтээж сүсгтэн олон төдийгүй төр засаг гадна дотны аялагчдын талархлыг хүлээж байгаа Бурханчлан Пүрбатыг оршуулгын бизнес эрхэлдэг. Түүний Солонгос хэргийн Ким Улаанбаатарын эргэн тойрон дох оршуулгын газруудын нууц эзэгтэй гэх мэдээлэл бидний чихэнд тиймч таатай сонсогддгүй. Энэ тухай олон ч сонин хэвлэл бичсэн цахим сүлжээгээрч шуугсаар удлаа. Нийслэл хотын зүүн баруун захад орших Улаанбаатар бод буян Улаанбаатар буян хэмээх шарил чандралх газруудаас гадна 61-ийн гарам дахь дурсгалын цэцэрлэгт хүрээлэн налах дүүрэгт орших Деважингийн цэцэрлэгт хүрээлэн Бурханч ламынх гэлцдэг. Тиймээс манай цензургүй багийнхан энэ ярианы үнэн эсхийг нотлохоор Бурханчлан Пүрбатын оршуулгын бизнесийн мөрөөр орж сурвалжлахаар шийдсэн юм. Манай улсын хэмжээнд нэг жилд дунджаар 15 мянга орчим хүн нас бардаг гэсэн гашуун тоо бий. Харин үүнээс 6 мянга орчим нь зөвхөн нийслэл хотод бурхан болдог байна. Нүүдэлчин Монголын уламжилт оршуулгын зан үйл талигачин шарилыг ил тавих ёс зөнхөлж байсан хэдий ч хот суурин газрын суурьшмал амьдралтай уялдуулж 1950-ад оны дунд үеэс энэ хэлбэрийг хоригложээ. Гэвч Мерсер энэ зан үйлийг үйлдсээр байгаа бөгөөд өдгөө хөдөө орон нутагт голдуу ил тавьсаар л байна. Монголчууд бурхан болоочдоо газарт оршоож эцсийн замд нь үлддэг байсан бол 2004 оноос хойш чандралдаг зан үйлийг эргэн сэргээжээ. Бурхан шашны ном хийгээд байгаль экологи талаасаа чандралах зан үйл нь олон нийтийн сэтгэлд нийцтэй үйлчлэгээ болж чадсан байна. Нийслэлийн хэмжээнд 1 жилийн хугацаанд нас барагчдын ар гэрийнхний 40 гаруй хувь нь чандралах үйлчлэгээг сонгож байгаа нь үүний тод жишээ. Нэг ийшээ налах байгаа шүү дээ газар. Тийш. Улаанбаатар буянгийнхынхаа Пүрбатал амгийнхаа тийм үү? Тийш тавьдаг. За баруун зүгтээ Деважингийн цэцэрлэгтээ одоо нэг 61-ийн тийшээ байдаг шүү дээ Пүрбатал. Тэр хэсэг байхгүй юу? Тэр Пүрбатал амгийнхаа өөрийнх нь эзэмшлийг хувийнх юм уу тий? Пүрбатал амгийнхаа болохоор одоо Улаанбаатар буянд одоо тэр юу гэж чигээр яаш явж. Өөдөр чи Улаанбаатар буян гэх том хаяг байна. Тэгвэл бодлынх нь биш шүү дээ. Энэ чандралах чаа. Энэ сараа хуучин 22-ын төвчөө гэж байсан шүү дээ. Тэрийг өнгөрөөд баруун түрүүний яа. Баруун Энэ зүүнтэй гачуутын төлөв чинь бас яадаг юм. Гачууртын тийшээ байгаа. Тийм. Тэр чинь танах мөн. Тэгэхдээ тийшээ болохоор яг ялгаагүй л үйл ажиллагаа явуулдаг боловч энэ дурсгалын ханууд нараа өөртөө энэ хүрс гэж байдаг. Цэцэрлэг түрээлэн ашиглалтанд ороогүй зөвхөн суврагал гэж байна. Түш энэ нэг юм асуудаг. Пүрбаталны газар гэдэг болно. Биднээс болон тэгэж ирж байгаа. Тэгэж ирээ. Тэр Пүрбатал биш. Манай захирч эмхтэн хүн. Яг тэмдэр нь Пүрбатал мөрчиж муурайлтай зөвхөн нэвтрүүлэх шиг хийсэн. Тэрнээс хойш Пүрбатал газар гэдэг. Сая хойдлаас шүү дээ хойдлын одоо цогт үйлчлэгээ гэдэг. Тэгжээс яг энэ танаа хойдол байгаа. Тэр болохоор Пүрбат биднээс нэг ламын байж л хийж байгаа юм л та. Тэгсэн танаахыг энэ тал урагшаа аваад сууж эднийх тэдний үйл ажиллагааг явуулж байгаа. Тэгээ биднээс нааш яаж байгаа. Биш ахгүй биш. Бид яг аль тэгэж яриад тэгж бодож орж ирсэн. За баярлалаа. Бурханчлан Пүрбатын оршуулгын бизнесийн мөрөөр орсон манай сурвалжлах хэсгийнхэн буйны цогц үйлчилгээ үзүүлдэг нэгэн компаниас Улаанбаатар буян компани бол Бурханчлан Пүрбатын бизнес гэсэн мэдээллийг авсан. Гэвч энэ компани ажилчид энэ бол Бурханчлан Пүрбатын бишээ гэдэг мэдээллийг өглөө. Одоо бид яах ёстой вэ? Бид Улаанбаатар буян, Улаанбаатар бод буян шарил чандралах газруудаар очиж мэдээллийг баталгаажуулж мухарлах ёстой.
байгаа биш үү? Үнэн. Улаанбаатар Goldman University. Энэ нөгөө Бурханчлан Бүрэг Батбай эзэмшлийн газар мөн биш юм уу? Энэ нөгөө 61 дурсгалын цэцэлдгүй. Энэ биш юм уу өөрийнх нь? Нэр тийм бол. Тэр чинь нөгөө өөрийнх нь нөгөө эзэмшлийн одоо нөгөө оршуулгын газар өөрөөр хэлбэл байхгүй шүү өөрөө олж А энэ биш үү те энийг нөгөө хүмүүс гэж яриад. Энэ яг дуусах нь тийм байдаг юм уу? Тэгээ Улаанбаатар буян хайрлаа. Өөрөө одоо ийм буян ийм оршуулгын газар гэж байдгүй шүү дээ байдаг. Нийслэлийн эргэн тойронд буй оршуулгын газрууд хэрв Бурханчлан Бүрэг Батих биш юм бол хэнийх юм бол? Эсвэл түүний Солонгос гэргийн Кимийн нэр дээр байна уу? Бидний эрлийн ажиллагаа улам сонирхолтой болсоор байна. Юутай ч манай цензургүй багийнхан Бурханчлан Бүрэг Батаас ярилцлага авахаар Төв аймгийн Борн ур суманд орших аглаг бүтээлийн хийдийг зорилоо. За та ямар нэгэн бизнестэй юу? Хэрвээ миний бизнес одоо хэрвээ миний хийдэг бизнес гэж хэрвээ байна гэд би өөр хэлийг гэвэл би бол урлагийн хүн уран бүтээл хийдэг, шашин соёлоо дахин сэргийхийн төлөө хийж бүтээж байгаа миний энэ бүх ажил, хийж бүтээж байгаа энэ бүх ном зохиол, ард түмэндээ бүтээгч байгаа, мартагдсан улам зулан сэргийгч байгаа энэ бүх ажлыг л ажил байна да ер нь бол тий өөр юм алгадаа. Таныг одоо Монголын оршуулгын газрын бүх оршуулгын газар таны бизнес та нууц эзнэ бас таны гэргийг нууц эзнэ гэж ярих юм. Энэ үнэн үү? Тэгж биччихсэн тий. Юу тэрнээс гадна хүмүүс наад яриач нь баг гараад баг би чинь 3-4 жил хүмүүс над руу уцсаж штэ. Таны оршуулгын газар би тавих гэсэн ингээд миний уцыг олж аваад ярьдаг. За жаа эндүрл явагдаад байгаа юм болов уу гэж би бодоол. Тэгээд би тухай тайлбар өгөө яваад исэн. Тэгээд сүүлдээ тэр нь тийм зүгээр нэг эндүрл биш. Бараг бүх нийтээр шахуу тийм ойлголттой болох шинжтэй тэр интернет дээр гарчихсан сонин хэвлэлүүд зарим нэг таагүй хандаж их амар голцсон мөрийн бицэл дээ. Тэгээд тухайн үед нь би бол яриад залруулга гаргаж л байсан тий. Тэгээд түүгээр юм болдгүй юм шиг байна. Одоо хүртэл энэ ойлголт тасрахгүй байгаа учраас би тэгээд хор уршин жоохон эвгүй байна л да. Ягаад гэвэл миний хийсэн үйл биш. Би тийм одоо нууц эзэн биш. Тэр бизнесийн хувьцаа эзэмшигч биш. Манай хүнч тийм биш. Огт тийм байхгүй улсуудыг тийм ээ. Тиймтэй ингээ холбоод ингээ яриад хахад зарим улсууд нь үртэл миний газар гүшингөт нь өө гэд бод зарим харамсан юм шиг зарим дуугарч ирэл таныг л гэсэн штэ гэл таныг арыг нь даадаг гэсэн юм. Зарим хүмүүс бас тэгж ойлгоод байгаа юм тий. Тэгээ би өөрөө тэр зан үйлийг хийхгүй тийм ээ тэрэнд оролцохгүй огт хамаагүй хүн болохоор зэрэг тэр улсууд тиймэрхүү ойлголтоогоор тийм давичаад тавиад ингээд хар зэрэг эн чинь бас нэг сонин үеийн холбоос үүсэж байгаа юм. Тэр залруулахгүйгээр би ямар нэгэн зүйл хийхгүй юм бол эн чинь аяг бол дараа нь би бас өөрөө бас сонин үйл үүрэх шинжтэй болоод нэг жоохон. Тэгээ би ямар ч хэлсэн энийг бол тийм биш гэдгийг бол одоо би тайлбарлаж харин намайг харин сайн л уулдаж энэ тухай ингэж байгаа нь би бол баярлж байна. Монголчууд одоо хараад үн зөв нь ойлгоо байлгүй. Тэрний эзэн бол ингээд тийм ээ байж штт. Тийм байхгүй дээ. Ягаад гэвэл хараа энэ бизнесийн компани чинь бүртгэл улсын бүртгэл байгаа. Та нар яваад шалгаад үзэхгүй тийм ээ. Тодорхой эзэн байж байгаа шүү дээ. Хувьцаа эзэмшигч нар нь бүгд байж байгаа. Хязаа байгуулагдсан хэн байдаг бүгдээрээ байж байгаа шүү дээ. Энийг бол нуугдах ямар шалтгаан байхгүй. Хорвоод нууцсан гэж юу вэ? Юу ч байхгүй шүү дээ. Ялангуяа энэ бизнесийн орчинд бол тийм бол байж болох ч үгүй. Байхгүй байлаа гэхэд таны гэргийн нэр дээр ч юм уу хүүхдүүдийн чинь нэр дээр байгаа юм биш үстэй. За яс шалгаад үүсэн нэг ширхэг юм гарахгүй. Ялангуяа би одоо лам хүн байна да бас яаж гээд худлаа ярьчихгүй яваасаа би хичээдэг шүү дээ. Ядаж нөхөн та гэртээ байна уу уулз ихэд би бас нэг завгүй байгаа те. Бас нэг худлаа ярьчмаар санагддаг үе гарна да.
Тэгтэл би хотлоо хэлэхгүй юм шүү гэдэг. Үнний хэлээ сууж гэл хундэ тий. Ийм байна та тий. Нэвтрүүлгийн Голбаатар маань өөрийгөө оршуулгын бизнес эрхэлдэггүй гэлээ. Тэр бол тийм биш ээ. Хувь хувьцаа эзэмшээд манай үйл ажиллагаанд одоо холбогдоод ингэж байж байгаа юм бол байхгүй. Аль ч одоо энэ оршуулгын үйл ажиллагааны компанид бүр батгай хувь эзэмшдэг. Оршуулгын газрын эзэдч мөн үүсгэж байна. Гэхдээ бид энэ асуудлын гогцоог тайлж үнэн мөнийг мухарлах ёстой. Тиймээс манай багийнхан New Cemetery Улаанбаатар буян Улаанбаатар бод буйны цаад эзэд нь чухам хэн болохыг батлах албан ёсны архивын материалыг олох хэрэгтэй боллоо. Гэвч бид олж чадсан. Харин нэг. Одоогоор Улаанбаатар буян компани 34%-ийг Идэрмаа, 10%-ийг нь Иргэн Эрдэнэбат, харин Сүхбаатар зол заяанаар тус бүр 28%-ийг нь эзэмшиж байна. Чандралах үйл ажиллагаа явуулдаг энэ компани 22-ын төвчөөнд байрладаг. Минд баярын зол заяагч нь Идэрмаагийн төрсөн охин юм байна. Харин 2. Улаанбаатар бодвийн компаниг 2006 онд байгуулжээ. Энэ компани Гачууртын Мянган лангийн дэнжид чандралах үйл ажиллагаа явуулдаг. Жаргал сайхан баяр, Чулуунхүү нараа энэ компанид хувьцаа эзэмшиж байснаа мөнх заяад бэлгэлжээ. Одоогоор энэ компани 100% мөнх заяагийн мэдлэлд байна. Харин Минд баярын мөнх заяа бол Идэрмаагийн охин. Харин 3. New Cemetery компаниг 2006 онд хатагтай Идэрмаа ганцаараа байгуулжээ. Харин 2009 онд бүгд найрамдах Хятад улсын иргэн Шангай Фу Шаоян 30%-ийг нь эзэмшиж байснаа 2015 оны 9 сарын 14-нд Идэрмаагийн мэдлэлд бүрэн шилжүүлсэн байх юм. Улаанбаатар бод буян компани Идэрмаагийн охин мөнх заяагийн мэдлэлд 100% байдаг бол Улаанбаатар буян компани 62%-ийг хатагтай Идэрмаа охин зол заяагийн хамт эзэмшиж байна. Энэ бүгдээс харахад Улаанбаатар бод буян Улаанбаатар буян New Cemetery компаниуд бүгд хатагтай Идэрмаагийн эзэмшлих болох нь батлагдлаа. Улаанбаатар бод буян Улаанбаатар буян New Cemetery гэдэг одоо Улаанбаатар хотод байдаг. Одоо орчин үеийн байдлаар одоо бурхан болооч хойдог гүйцэтгэх оршуулгын газрууд байна. Энэ газрууд бүгдээрээ таны мэдлэлд байдгүй. Таны өмч үү? За юуны өмнө одоо бас энэ Улаанбаатар хотод үзүүлж байгаа буйны үйлчилгээнд анхаарал тавиад манай дээр бас хүрэлцэж ирж энэ Улаанбаатар буян компани дээр ярилцлага хийж байгаа танай хамт талархал илэрхийлье. За Улаанбаатар хотод буйны үйлчилгээг бол анх удаа яхаар 2004 онд бол би эхлүүлсэн байж байгаа. За Улаанбаатар буян компанийн хувьд бол би тодорхой хэмжээний хувь эзэмшдэг өшөө 4-5 хүн байж байгаа. Cemetery компаниг бол 100% би өөрөө эзэмшдэг. Улаанбаатар бод буян компанийн хувьд бол эзэмшил байхгүй байж байгаа. Улаанбаатар бод буян бол таны охины нэр дээр 100% бүртгэлтэй байгаа тийм үү? Зөв тэгэлгүй яах вэ тэр. Ер нь бол хүн чинь хойч үеэ бэлдэх ёстой. Тодорхой хэмжээгээр тэр хүмүүсийг тэн сурах ёстой. Тийм үднээс би хүүхдүүдэд тодорхой хэмжээгээр бэлтгэж байгаа. Таны энэ бизнесийн гол дотоодод асуудал руу ороод байгаа гол учир шалтгаан гэх юм бол одоо Бурханчлан Пүрэвбатын бизнес юм. Ард нь Пүрэвбатгай байдаг. Түүний Солонгос гэргийн эзэмшил суудгаа гэдэг тийм нэг яриа их олон жил боллоо л дээ. Энийг мухарлах гэсэн. Энэ үнэн үү? Зөв энийг харин ингэж мухарлах гэж ирж байгаа та нар бас их сайн байна. Ер нь олон нийтийн дунд бол маш их төөрөөдөл явж байгаа. Солонгос иргэний мэдлэлд байдаг гинлээ Пүрэвбат гой ихнэр үүдэн дээр нь зогсоод энэ үйл ажиллагаагаа эрхэлж ийдгийн гинлээ хятадын гинлээг одоо ерөөс ярихгүй нэгээр л ярьж ин л та. Тэгэхээр зэрэг тэр бол тийм биш ээ. Пүрэвбатлан бол манайхыг хамгийн анх энэ буйны зан үйлчилгээ эхлэх чандрал үйл ажиллагааг эхлэхэд манад шашны зөвлөхөр бол ажиллаж ирсэн. Түүнээс гэргийн нь бол хувь хувьцаа эзэмшээд манай үйл ажиллагаанд одоо холбогдоод ингэж байж байгаа юм бол байхгүй. Зарим нэг удаа танаа ажилчид ч юм уу хүмүүсээс энэ бол Пүрэвбатгай мөн штэ гэж хэлдэг байсан тал байна уу юу? Жог реклам хийсэн тал. Одоо ийм мэдлээдээ би манайх 300 ажилчинтай 300 ажилчны ам одоо яаж ажиллаж байгааг би мэдэхгүй. Гэхдээ тэгж яриад байх хүн бол байхгүй. Ер нь бол ойлгомжтой 10 гаруй жилийн өмнөөс би энэ үйл ажиллагааг хэсэг нөхдүүдийнхээ хамт эхлүүлсэн. Энэ маань үргэлжлээл ингэж явж байгаа.
Улаанбаатарын эргэн тойрон дахь боловсон оршуулгын газруудын эзэн байлаа гэд Идэрмаг буруутгах болохгүй. Хэдийгээр оршуулгын зан үйл нь монголчуудын хувьд жинхэнэ бод сэтгэлээр хандах ёстой буйны үйл хэдий ч өнөө цагт бизнес болж хувирсан. Бизнес байлаа ч гэсэн энэ бол буйны мөртөө цагаан бизнес байх ёстой. Тиймээс бид хатагтай Идэрмаг буруутгах гээгүй юм. Цэнзүүргүй багийн эрж хайсан Бурханч ламын гэргий Ким Йонг Раны тухай улсын бүртгэлийн ерөнхий газрын гадаадын хөрөнгө оруулалтын газраас авсан баримт. Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Ким Йонг Раны хувь эзэмшдэг хөрөнгө оруулсан компани Монголд байхгүй гэсэн албан бичгийг та бүхэн харж байна. Бид анхнаасаа нийслэлийн эргэн тойронд хоршуулгын бизнесийн нууц эзэд нь Бурханч лам Пүрэвбат болон түүний гэргийнх гэдгийг нотлох зорилготой явсан. Эрен сурвалжлах явцдаа энэхүү оршуулгын бизнес нь Бурханч лам болон түүний гэргийтэй огт хамааралгүй гэдгийг баримтаар нотолж эрэл мухардлаа. Харин бид сурвалжлагынхаа явцад нэг хэрдгиймээр нууцыг олж мэдлээ. Сүсэг уширлэгтэй хүн энэ мэдээг сонсохгүй байсан дээрээ гэж зөвлөх байна. Улаанбаатар буян Улаанбаатар бод буян компаниуд шарил чандралах зан үйлийг мэдсээр байж буруу хийж байна гэвэл та итгэхгүй. Энэ хорвоо дээр хамгийн хайртай дотны хүнээ үүр далдаж, бие сэтгэлийн гашуун зовлон амсч, нулимсаан барж, уймарч яваа хүмүүсийн уй гашууг тайлж, бурхан болоочийн эцсийнхэн замд зөв үдэх тэр буйны ажиллагааг огт буруу үйлдэж, буян биш нүгэл болгож байгааг манай багийнхан олж мэдсэн юм. Энэ талаар нэвтрүүлгийн баг дараах сурвалжлагыг бэлдлээ. За одоо ихлэ бурхан болооч жандарт өрөөч агуу яснаач гэдэг ном уншнаа. Энэ ном нь болохоор Дорцсон бурханы үднээс уншдаг. За Дорцсон бурхнаа их л зачир залчаад, тахил өргөөд магтаал уншаад, дараа нь болохоор угаал үлдээ төв манд төв өргөж угаал үлддэг юм аа. За угаал үлдснийхэн дараа одоо 9 төрлийн ариун цагаар шүншиглж байгаа юм. За одоо ихлэд энэ дэвсэн буюу одоо бузар арилгадаг зай байгаа юм аа. За дараа нь улаан зандан, цагаан зандан одоо чандрынхаа үнэрийг хариуцгаж сайхан өнөртүүлж байгаа. За дараа нь гүргэм, мансан гэдэг одоо эмийн төрлийн ургамлуудын зай байгаа маа. За дараа нь юнгар гэдэг энэ одоо муу юмын зайлуулдаг зай байгаа. Дараа нь дэлнэг, дэлгэргээд одоо хилэнц нүглийн арилгадаг зайнууд байгаа. За дараа нь жинсэргийн элс. Энэ элс бол одоо бүх муу бүхнийг арилгадаг зай байгаамаа. За одоо ингээд зайгаар шүншгэлсний дараа цацаан битүүмжлээд 18 өргөнөө. За одоо ингээд чандраа битүүмжлээд дасчэрви 18 юу одоо машид оршоох гэдэг 18 өргөөд шүтэн болгож байгаамаа. Чандраа одоо бурхан болооч ар гэрхний хүсэлтээр хананд юм уу суурган залд юм аа. За одоо бурхан болоочдын нэр овог хүүс тэгээ одоо гэрээний дугаар хаан залах одоо суурганд байрлуулах гэсэн пайз нь энэ одоо чандрынхаа юун дээр ингэж байрлуулт юм аа. Бурхан болоочийн чандраар хэрхэн сац хийж суурганд байрлуулах талаар Улаанбаатар бод буян компани лам ийхүү ярьж өөрийн биеэр хийж үзүүллээ. Тэгвэл одоо Бурханч лам Пүрэвбат ярианд анхаарлаа хандуулна. Нас барсан хүний шарилыг чандарлаад сацлахдаа яг ямар зан үйл үлддэг юм бэ? Та тэр талаар нэг ярьж өгөөч. Энэ нас барсан хүнийг чандарлаад саслах энэ зан үйл бол манай одоо Монголын төвдийн бурханы шашинд маш их үлэмж дэлгэрсэн оршуулгын үг нь хамгийн дээд хэлбэр юм байна. Энийг бол энэ тухай бол одоо маш олон эрдэмтэн мэргэд одоо бүр захар гівшээс ахуулаад өчнөө олон одоо энэ том одоо баянчин ламаас ахуулаад тэдний бүр өөрсдийн бүр бичсэн маш нарийн номууд хүртэл байдаг.
А энэ цацыг хийхдээ бол ер нь нэг юм шүү дээ. Цац гэдэг маань бол уг нь бол суврагны нэг төрөл юм тий. Нэг ийм гурвуулжин ийм гуйлан хэв байна. Энэ дотор одоо энэ бол мянгатын цац. Дотор нь баг 1000 бурхан байна. Ингээд дүрийг ингээ машинаар ингээ сэлээ хийцэн тий. Энэ одоо хэв болгон бурхан юм уу тий? Тийм. Одоо голд нь ингээд энэ ядгуурын гол бурхтуудаа ингэж голлуулаад бус нь дандаа жижигхэн бурхтуудаар ингээд дүүргэсэн тий. Одоо том жижиг энэ цасны хэлбэр янз бүртэй. А энэ хэвээр бол бид нар бол дөрвөн махбодод цац талбина. Гал талбих ёс байна. Усан дотор ингэж цац тавилах ёс байна. Агаалт буюу хийн талбих ёс байна. Энэ өнгөрсөн хүнийг харин чамдралсан чамдрыг нь цац болгодог боломжлол шорон талбих ёстой барилддаг тий. Тэгэхээр энэ цацаар бол бид нар бол энэ цац бол зарим бурхны дүртэй хүртэл байна тий. Тэгэхээр ялангуяа энийг бол цацлана гэдэг маань бол ерөөсөө бурхад одоо энэ олон худагт хувилгаадууд хүртэл нас барахт нүртлийн цацалдаг. Тэгээ сайхан сурвалж бүтээн дотор оршоодог, бурхны дүр хевлээд тийм ээ бас оршоодог тийм уламжлалтай. Ялангуяа тэгээд игэл хүнийг чандралж хаад тийм ээ. Тэгээд чандраар нь бид нар чандрыг сайхан гарсныхан дараа ясны чог гэдэг номоор ясыг нь сайхан цэвэрлээд түүнийгээ нунтаглаад тэгээд энэ шороо авахтаа хүртэл маш нарийн тусай гадраас аваад тэгээд түүнийгээ сайхан 25 зүйлийн зай 5 эрдэнэ 5 өр 5 юм гээд зай болгон бүгд эрдэмтэй тэрнтэй сайхан холиод ингээ бүгд энэ хийж явах зам үйл нь бүгд уншлаг таримтай номтой тэгээд сайхан энэ хэвэндээ сайхан гэж баралж гаргаад тэгээд гарна шүү дээ тий гарсныхын дараа сайхан гоё хатаагаад хатаасныхаа дараа энийгээ сайхан галд ингэж бүр ингэ бийжүүж юм хатуу тоос болгож байгаа. Одоо ийм юм болно гэсэн. Зүйтэй яг л ийм хатуу тоос болно гэсэн үг тийм. Бар тоос шиг. Ястайгаа шүү дээ тийм. Энэ бол хамбын овооноос гарсан тэр олон 600 гаруй лам нарын бас чандраар хийсэн цац шүү тийм. Бид нар бүгдээр ингэ хийсэн байгаа. Одоо ингэж хийснийхаа дараа сургамд байна шүү дээ. Ингэж хийснийхаа дараа энийхэн дотор талд нь амин муттай хамт тогтоол тарина. Одоо нэг сүн шиг дотоод оршуулга хийн. Дотоод оршуулга хийснийхаа дараа 10 буюу амилуулга хийн. Ингэснийхаа дараа энийг сувраг шүтэн дотор байрлуулна. Хаан тавьсан газар маш их ажиллах буянтай ийм зүйл болж хувирдаг тий. Таны хийгээд байгаа арай л өөр байна да. Одоо Улаанбаатар бод буян Улаанбаатар буян компаниудад хийж байгаагаар бол цац гээд ийм модон хайрцаг дотор бурхан болоочийн одоо чандрыг нурам үнс чигээр нь хийгээд тэгээ тавьчихж байгаа. Тэгж болдог уу? Тэр бол цац биш болно шүү дээ. Тэр чинь зүгээр нэг би тэрийг цацны хэлбэртэй юм шиг юм хайрсан дотор нөт үнсийг нь хийгээд дээрээс нь тэгэл янз бүрийн займаа хийгээд тэгээ ингээд одоо цац боллоо гэж хэлээд тэрнийгээ тэр суурган дотор заалж байна гэж тэгж юм тийм үү тий. Энэ бол цац биш болчихж байгаа юм л да. Яагаад цац энэ хоёр юугаар ялгаатай вэ гэхээр тэр бол номоороо хийгээгүй үнс байна шүү дээ. Хайрцагт хийсэн үнс болчиход байгаа байхгүй юу? Цац хэлбэртэй хайрцагт хийсэн үнс болчиход байгаа юм тий. Тэгээд тэрийг сурган тэгвэл бүр их болохгүй. Одоо энэ шүтэн дор одоо тогтоол өргөх цагаан шилэн толь гэж энэ одоо бидний гол гарын агуулга болдог алдартай ном л да. Жалуун чиглэлмын зохиосон. Энэ номны энэ хуудсан дотор бүр тодорхой заасан байна. За би энэ хэд дугаар хуудас вэ? 3 дугаар хуудас юм уу? Тийм байл. Энэ хуудсан дотор ингэж одоо төрлөختөн игэл төрлөختнө гэж байгаа. Гансаг мамбын одоо ингээд өрөвийн динжи гэж. Игэл төрлөختний одоо ясыг шүтэн дотор хэрвээ хийх юм бол гэж байгаа. Одоо чандар ясыг нь зүгээр ингээд цац болохгүй одоо зүгээр тийм ээ ингээд чандраараа байгаад ингээд хийчих юм бол бусад хүмүүс мөргөж дахиад үлдэх юм бол төрлөختөн тэдгээр дор хорлолтой учраас яагаад хийж болохгүй бүр араа зүг ми өрүүн шингээ бүр ингээд тодорхойлоод гэвч одоо ясны чогийг уншаад ясаа сайхан угаагаад тэгээд тэрийг сайхан нунтгалж давтаад тэгээ бихтэй хойлоод юм уу тогтоол тарин бичих эсвэл шороотой одоо хойлоод ийм цац хийх угуул бурханы дүрийг барлах тийм үү тэргүүтэн үйлдэх юм бол үйлдээд хийх юм бол төрлөختөн харин тэдгээр дор тустай тэр өнгөрсөн хүндээч маш их тустай мөргөд дахиж байгаа улсууд даач тустай бүх хүмүүст тустай болно. Термит хэрвээ тийм ээ
Одоо баралсан цац болгосон одоо ингэж хэрвээ тэргүүтнийг тийм ээ ингэж энд заавал сүн шиг хийгэрэй гэж тогтоол тарин хийгэрэй гэж. Тогтоол тарин тустай байдаг юм л да тий. Тэгээд 10-аа үлдээд дотор нь хийж бол болно гэж бүрэн тэр ингэ бичсэн байна. Байз та анзаарв уу? Чандрыг шүтэн болгож байгаа хэсгийг дахин хардаа. Улаанбаатар Боловын компани лам чандрын үнсийг цац хэлбэрийн хайрцагт шууд хийж байна. Харин Бурханчлан Пүрэвбат чандрыг цацлахдаа тусгай шавартай зуурч бийжүүлж хатаахыг зааж байна. Ер нь тэгээд ийм хэвэнд одоо ингээд ерөнхийдөө бол энэ шаварыг ингээд сайхан ингэж барлаа л тий. Ингээд барлаа л тэгээд зөвсөөл ингээд гарна шүү дээ. Ингэж гарна тий. Тэгээд гасныхан дараа сайхан гоё хатаагаад л тий. Тэгээд л хатсан өн сайхан шатаагаад л ингээл тэгээд сайхан дотор талд нь сүн шиг хийн тий. Сайхан тогтоол тарин мариныг нь хийн. Тэгэх юм бол үнэхээр тустай эрдэмтэй ийм сайхан нандин зүйл болж хуурнаа. Чандрыг цацалж шүтэн болгож суурганд залах ёсыг Улаанбаатар Боловын компанийн буруу үйлдэж байгаа нь инхүү тодорхой боллоо. Гэхдээ бид их Монголын сувраг онол хийгээд бүтээх ёс номоос бас харсан. Манай багийнхан бас буйны зан үйлийн холбооны гүйцэтгэх захирал мөнх насангаас энэ талаар тодрууллаа. Энэ бол зүгээр би бол ер нь Пүрэвбатхан ярьдаг одоо тэр юг одоо Пүрэвбатхан чандрыг нь одоо гараараа базаад сацих ёстой гэж ярьж байгаа ах тийм ээ. А гэтэл энэ маань юу байдаг вэ гэхээр орчин цаг руу шилжүүлнэ гэж нэг юм байна тийм ээ. Уламжлалгүй одоо нөгөө шинжилэл гэж байхгүй. Шинжилэлгүй уламжлал гэж байхгүй. Уламжлал гэдэг болгон одоо тухайн цаг үетэйгээ нийцээд өөрчлөгдөөд шинжлэгдээд байж ах хэвээр. Өнөө хүртэл энэ хурваад мөнхийн амьдрал байхгүй нотлогоо үхэж үргэлдэг үзэгдэл хуурч өөрчлөгдөөгүй хэвээрээ байхад бизнесээ бодоод талигаачийн чандрыг сацлах зан үйлийг өөрчилж шинжилж болдог гинэ. Бурханчлан Пүрэвбатхан хэлснээр шинжлэн өөрчилж болдгоо зан үйлийн нэг нь бурхан болоочийн чандрыг сацлаж шүтэн болгох зан үйл аж. Одоо энэ алтан хайрцгийг нээх одоо энэ чандрыг сацлах энэ хоёр зан үйл дээр одоо таны мэдхгүй олон улсын стандарт эднэр гэж байна уу? Олон улсын стандарт. Үеижүүлээд ингээ олон. Тийм бол одоо юу штэ. Загвар гаргачихсан. Бид нар бол Монгол хүмүүс тий. Тэгээ энэ бол бурханы ном л өөрөө. Тэгээ дээцүүдийн зайрлаг. Энэ чинь тэгээ энэ бол эдгээр ариусан гэгэрсэн улсууд ёс заншлыг гаргаад маш нарийн болгосон байна. Яагаад ийм байна гэхээр зэрэг энэ их эмзэг зүйл байна. Одоо хүн төрлөختөн бүгд оршуунд их анхаарж байгаа үстэй. Бүгд эмзэгэлдэг, сайхан байхын төлөө бүхнээ зориулдаг. Яагаад ийм байна гэхээр зэрэг яг энэ хүн одоо ингээд хүний одоо энэ би нэг нь өнгөрлөө штэ. Өнгөрлөө гэхэд тэр хүн яахав те өнгөрөөд явчлаа. Үгснээр бид нар энэ насны үеийн барилга дуусчих. Харин сэтгэлийн барилга бол тасардаг. Энэ төрөл дамжаад явагдана шүү дээ. Энэ насанд аав ээж ах дүүс болсон бол хань нөхөр байсан бол тийм үү. Эргээд дараа төрөлдөө тэр үлээрээ татагдаад ямар нэгэн хамааралтай одоо төвлийн үрээр заавал нэг ойр нэгэн хүн болж төрнөдэй. Энэ насандаа бид нар өр төрөлдөөч бид хамаа байхгүй. Янз бүрийн сайн муу хураацсан байгаа шүү дээ. Ханил сууж байхдаа эцэг их аав хүүхэд тийм ээ найз нөхөд байхдаа тийм үү. Тэр оршуулгын энэ зан үйл хэрвээ бид нар маш зөв хийгээд буйнаар итгэж өгөө тийм үү. Тэгээ өндөр төрөл төрүүлчихвэл яах нь вэ? Тэр хүн маань өөрөө өндөр төрөл төрөөд тэр хүн тустай яв. Тустай. Энэ зан үйлээр дараа төрөлдөө би тэр хүнтэй яах нь вэ? Буйны барилгаар багшавч юм уу их дотны их сайн зүйлээр одоо ингэж үйлээр барилдах. Тэр нөхлөн бүрдүүлж авч байгаа юм бас. Тэгэхээр биднэрт хэрэгтэй байгаа зү үлдсэн усуудад. Зөв хийвэл тийм, буруу хийвэл яах нь вэ? Тэр хүний сүнс айгуул төөрөөд янз бүр болоод ингээ явчих юм бол дараа төрөлдөө бид нар айгуул атаа дайсан ч юм уу биеиндээ хор хүргэх ийм үйлдэл нөхцөөд нэг үйл барилдаад учирчвал яах вэ чинь хин хэндэл өөртөө гай дацалт үе болж байгаа шүү дээ. Ийм учраас л бид нар чинь хүм гэдэг хүмүүс чинь үүлийн үр гэдэг нарийн юмар барилдж төрөл дамждаг учраас энийг сайн сайхан байлгаж хамтдаа дийлэхийн тухайтад энэ бүгдийг маш их анхаарч шүү дээ. Таны эцэг их ханы жил үр хүүхэдгээд хамгийн эрхэм нандин хүмүүсийн чинь шарилын чандрыг сац хэлбэрийн хайрцагт бүлээнээр нь хийгээд суурганд залснаас
Тэр сувраг хэдий хүртэл оршин тэр хугацаанд танд болон таны үр садад тэр байтугай түмэн олонд муу нөлөөгөө өгсөөр байх аж. Үүнийг уй гашууд дарагдан нулим сан барж цээжэн урж яваа олон түмэн өнөө хүртэл мэдэхгүй яваа нь аимшигтай. Ийм аимшигтай харуулсалт үйл хийж байгааг нь сануулan бид Улаанбаатар бод буян компанийн эзэн хатагтай Идэрмаатай ярилцсан юм. Одоо түүний яриаг хүргэе. Улаанбаатар бод буйны одоо шарил чандралах үйл ажиллагаатай танилцсан. Энэ талаар бас ламнар болоод хүмүүстэй уулзсан. Эндээс нэг ойлголт төрөөд байна. Энэ нь болохоор шарил чандралах үйл ажиллагаа буруу байна гэдэг ойлголт үнэлтэнд бид нар хүрээд байна л да. Тэгэхээр та энийг тайлбарлаж өгөхгүй юу? Ер нь бол би энэ шарил чандралах үйлчилгээг Монгол улсад нэвтрүүлэхийн төлөө 1998 оноос 2004 оны хүртэл судалгаа хийсэн байдаг. Энэ судалгаан дотор юу ах вэ гэхээр зэрэг эхлээд тоног төхөөрөмжөө судлах, барилга байгууламжаа судлах, эднэр дээрээс байгуулахын тулд Монгол ёс заншлаа судалсан. Яаж хийх юм? Бүх судалгаа шинжилгээ юмнуудыг хийсний үндсэн дээр 2004 он хүртэл энэ төслийг хэрэгжүүлэх үед явсан. Болсон. Ингээд энийг хийхийн тулд бид нар шашны зөвлөгөө авсан, соёлын зөвлөгөө, уламжлал, хууль, энэ ч бол төр захиргааны хүмүүс гээд маш олон хүмүүсүүдээс зөвлөгөө авч яж энэ үйл ажиллагаа бол цогц хэлбэрээр бий болж хөгжсөн юм байгаа юм. Одоо хөгжөөд 11 жил болж байна. Өнөөдрийг хүртэл бид нар 20 гаруй мянган бүхэн болоочдын арга хэрэгэнд үйлчлэг үзүүлж байна. Мэдээж судалсан хүмүүсээс зөвлөгөө авсан байж таараа. Огт өөрсдөө дураараа хийгээгүй байх. Гэхдээ одоо Бурхамчлан Пүрэв Батхайн хэлж байгаагаар тэр хүний үзүүлж байгаагаар мөн бас номонд зааснаас бол танаа чандралж байгаа үйл явц буруу байгаад байгаа маа. Хэрвээ энэ буруу байгаа бол энийг засаж залруулах уу? За ер нь бол чандралсны дараачаар чандрыг хэрхэн оршоох вэ гэдэг асуудал дээр яригдж байна гэж би ойлгож байна. Тийм, сацлаад сурганд залах зан үйл. Чандрална гэдэг бол тэртээ дөрвөн олон улсын хэмжээнд хэмжээнд зөвшөөрөгдсөн энэ тоног төхөөрөмжийг ашиглаж бид нар чандралах үйл ажиллагааг бол явуулж байгаа. Чандралаад гараад ирсний дараачаар сацлах, бомблох, газарт оршоох, хананд оршоох гэх мэтчлэнгийн олон хэлбэрүүдийг сонгож бид нар хийж байгаа. Тэгэхээр зэрэг дараа нь бол бид нар авидын цэцэрлэг төрөл хүртэл гэж байгуулсан газарт оршоодог, хананд оршоодог. Энэ бол олон улсын хэмжээнд байдаг. Энэ бүх арга техникүүдийг бид нар бол хэрэгжилж байгаа. За сацлахын хувьд бол бид нар хамгийн анх бол Батламаас зөвлөгөө аваад үйлчлэгээ хийж ирсэн. За ламын одоо зөвлөдөг зөвлөгөө бол бүх чандруудыг одоо шавартай хольж зураад ингээд сацлах ёстой гэсэн хатаагаад сацлах ёстой гэсэн ийм зөвлөгөө бол өгдөг. Энийг бол одоо дээр үеийн одоо өндөр мэдлэгтэй хутагт хуйлгаадуудыг бол ингэж чандралах нь бол зүйтэй байдаг. Пүрэв Батлам бол Бакула Эренбүчи багшийг үүд усны дараачаар өөрөө очиж одоо чандралах үйл ажиллагаанд нь оролцсон. Тэгээд чандруудаас нь жижигээр одоо ингээс хийгээд сац унхан болгоод өөрийнх нь шавнарт нь бол бүдээр нөхсөн байж байгаа. Манай дээр ч гэсэн одоо та бүхэн хэрвээ очиж Улаанбаатар буян компани чандралах буйны сүмтүүд дээр очисон бол тэнцээ одоо алтадсан ийм сумраг бол байж байгаа. Энэ бол Пүрэв ламын уучлаарай бас зэрэг ер нь бол тэр том хүмүүсүүд ихийг ингэж шавнарт нь ингэж тарааж өгдөг. Юуны хувьд бол ламын зөвлөгөөгөр бол бас жижиг ийм сурах саснуудыг болгоод өөрийнх нь үр хүүхдүүдэд бол тааж өгөх боломжтой юм а гэсэн ийм зөвлөгөөнүүдийг өгдөг. Өнөөдрийн хувьд бол манай монголчуудын оюун сэтгхүүн хувьд бол тэгж одоо эцэг эхийнхээ чандрыг жижигээр нь болгоод гэрдээ аваачаад залах ийм хэмжээнд бол байхгүй байгаа учраас одоо манай буйны сүм төв дээр бол үлддэг. Би бол энэ хийж байгаа үйл ажиллагаагаа буруу хийж гэнэ гэж үзэхгүй байгаа. Бурхан болоочийн чандрыг шавартай зурж хатаах ёстой. Тэгээд
одоо сацлна гэж яриад байгаа. Нөгөө нэг зүйл нь болохоор тийм олон хүмүүсийн чандрыг нэг суурганд байршуулж болохгүй. Энэ бол нүгэл юм а гэж тайлбарлаад байгаа юм л да. Энэ хоёрыг яг тэр зан үйлээр нь дагаж мөрдөж болдгоо юм. Тэгэхээр зэрэг юм болгон чинь олон хэлбэртэй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зэрэг бүр батламын зөвлөгөө нэг тусдаа байж байгаа. За бид нар бас далайн огшоос зөвлөгөө авдаг. Хинээс Жодоо Эренбүчи багшаас зөвлөгөө авдаг. Энэ усуудад жил болгон одоо бурхан болооч нарынхаа хойтыг очиж даатгадаг. Тэгэхээр зэрэг олон хүмүүсийн зөвлөгөөнүүдийг бол авч хэрэгжүүлж хийж байгаа. Хатагтай эдэрмаа бурууга огтхонч хүлээсэнгүй. Буруу хийснээ залруулах тухай огтхонч бодохгүй байна. Тэр бүхэл далай багш Жодоо Эренбүчигийн нэрийг барьж ярихыг та сонслоо. Улаанбаатар хотод шарил чандарлах үйл ажиллагаа явуулж буй Улаанбаатар буян номонд зааснаас тис өөрөөр буруу үлдэж байгааг нь харахад бусдын зовлонгоор бизнес хийж ашиг орлого олох явдлаа зогсоохгүй нь бол та. Далай багшуудад тэгээд үнсээр нь зүгээр тэр сац гэдэг хайрцагт хийгээд тавьчих болдго юм а гэж зөвлөх өмнө. Яагаад биш үү те. Мэдлгүй яах вэ тий. Хамгийн сайн мэдэн тий. Ядангуяа манай буддистны ямар ч ламнар бол тэгээд сатны тухай юм олон ном байна. Би нараа одоо энэ олон номнууд байна шүү дээ. Бүгд сацыг аравнаайлах, сүншиглэх, сацыг хийх тухай юм олон дандаа эртний номууд. Би баг энэ сацны тухай баг 50-60 ном цуглуулсан дөө. Яагаад бид нар энд их анхаарал тавиад ингэж байгааг бүгдийг тайлбарлсан байна да тий. Маш хэрвээ ярий гэвэл тийм ээ тий. Тэгэхээр тэр юмыг бол номоор нь л хийх ёстой. Эн чинь тэгээд хүнд тус эрдэмтэй учраас эрдэмтэй байгаасаа хэрвээ тийм байж чадахгүй гэмтэй байдаг учраас тийм ээ гмийг нь хаахын тухайд эд чинь хориглоод зааварлаад өчнөө олон энэ хараа тэр чандар тусаа юм олон ном гаргасан биш тийм. Чандрална гэдэг чинь одоо хамгийн гол нь бол уг нь их сайн оршуулгын их сайн зан үйлдэлтэй гал манлын олон бурхтуудад тухайн хүний одоо бие цогцыг тийм ээ одоо сайн эд болгож хувиргаж өргөөд тэднийг баясгаад тэгээ тэдний тэр хүний одоо сэтгэлд хураагдсан янз бүрийн хилэнцгийг нь давхар цэвэрлээд биеийг нь давхар цэвэрлээд тийм ээ тэгээд тухайн хүнийг одоо өндөр төрөлж одоо саадгүй очих замыг нь нээж байгаа л зан үйл шүү дээ уг нь бол тийм тэгчхэд зан үйлээр чандрын эцэст гарсан тэр чандрыг нь тийм ээ бид нар бүр сайн одоо хүнд хорлолгүй харин тустай өөрт нь тустай ямар ч үед одоо ингээд төрөл дамжаад хэдэн 100 мянган жил байсан туслахаар тийм төлбөрж хургах уламжлалыг заагаад шүү дээ. Энэний төлөө л одоо энэ ном судар гарч энэ олон бичигдсэн болохоос биш хамаагүй л те. Тэгэхээр саслаагүй тохиолдолд хамаагүй шүү дээ. Бус орнууд ийм уламжлалгүй улсууд зөндөл биш шүү дээ. Бомбонд хийгээл тавьдаг, эдшинд хоолтой хойлоод амтнд өгшдөг тийм ээ. Эсвэл мод зодны шороотой хойлоод ингэдэг тийм. Сууганд байрлуулж байгаа болохоор л зүйтэй. Тэрийг би яриад байна. Тэрс бус нь тэр бол тэр хүмүүсийн асуулт салхинд хийсгээд хайн уу улс орон зөндөө л одоо ёс заншил байна. Тухайн үедээ бүгдээрээ тэгэл эвтэйхэн шиг тэгэл хин хинтээ нэг гай хорлогоо сайхан зүв болгоод тэгэл аргалж лугаалт зан үе штэ тий. Хамгийн гол нь цацлаад цувраганд хийгээд байж байгаа тохиолдолд ийм байх ёстой л гэдгийг би ярьж байгаа юм. Тэс өөр юм бол яриаггүй л дээ. Цэнзургүй сурвалжлага нэвтрүүлгийн анхны зорилго бол Бурханчлан Пүрэв Баттууны гэргийн хоёрын оршуулгын нууц бизнесийг илрүүлэх байсан. Гэвч эдгээр хүмүүс оршуулгын бизнес эрхэлдэггүй болох нь баримтаар нотлогдсон. Харин бид энэ сурвалжлагын явцад нэгэн ноцтой сэтгэл сэртгийлгмээр зүйлийг олж мэдсэн юм. Талигаач болсон хүнээ чандарлуулад уг чандрыг буруу сацлаж сувраганд хийж гэн гэвэл та итгэх үү? Жишээл таны хамгийн хайртай хүнийг эцсийн замд нь үдэх тэр зан үйлийг тухайн компани мэдсээр байж албаар буруу хийж байгааг мэдвэл та яах вэ? Хэрвээ хүрдийг зөв эргүүлж шүтэж чадах юм бол энэ бол цаглашгүй их буян болно. Хэрвээ энэ хүрдийг мэдсээр байж буруу эргүүлэх юм бол гэтлэж баршгүй нүгэл болно. Яг үүнтэй адилхан үйл явдлыг Улаанбаатар бод буян, Улаанбаатар буян компаниуд үйлдэж байна. Бурхан багшийн номлосон хүн төрөх, өдлөх, өвдөх, өгөх нь үнэн билээ. Хайртай дотны хүнээсээ хагадсан хинч гисэн бурхан болоочоо өвдөх эцсийн зан үйлийг чин сэтгэлээсээ үнэн зөвөр нь хийхийг хүсдэг. Бас байгаа бүхнээ зориулж орон гэрээ зараад ч болтгүй эцсийн замд нь зөв хүндэтгэлтэй өвдөх ёслолыг үлддэг. Тэгэхээр талигачийн оршуулгыг хариуцсан зохион байгуулж байгаа компанийн хувьд
ашиг орлого бодхоосоо илүү буян бодсон цагаан бизнес хийх учиртай. Энэ хорвоо дээр төрөх өгөх нь үнэн. Харин Бурханаас өгсөн тэр үннийг үннээр нь л үлдээе. Үхээд нөгөө ертөнцид төрөл дэвшлүүлэх хүмүүсийн эцсийн замыг бүү хөдлүүл. Бүү төөрүүл, бүү нүгэл хураа.